За манай оролцогчдораас мөнгөний сэтгэлд орох уу гэж эргэлзэж байгаа хүмүүс байвал нэг гэд комент чтэй харъя. За орт юм лүү яа гэм бэлээ. Орчвол гоё ч юм уу? Гэтэ өмтэй ч юм уу? Өвдөн гарахгүй л яах юм? Үзгүй л ягаа шал дими ч юм уу? Мөнгө өдөө шал дими загнуулт юм болоо нөхөртөө. Гэхдээ яг ингээд дунд нь алцсанж байгаа хүмүүс байвал би нэг түүх ярьж өгөх гэдэг бодит түүх. За манай Моника Ментри ментор Дин Грасиосе гэдэг багш байдаг. Энэ хүн бол дэлхийн номер 1 коуч гэж одоогоор явж байгаа лайф коуч Дин Грасиосе гэж залуу байгаа. Тэгээд Дин Грасиосегийн түүх байхгүй. 20-30 настай Дин Грасиосе мөнгөгүй, амжилтгүй, амьдрал нь айгүй суг. Тэгээд ингээд нэг өдөр зургт үзэж суужсэн чинь зургатаар Тони Робинс гэдэг хүн ярьж гинэ. Ингээд амьдралыг ч өөрчлөөд үгүй. Миний сургалтанд ороод $1000 амар их мөнгө төлөөд гэж яриад гинэ. Тэгсэн чинь ингэ үзэж суужсэн аа л би ерөөсөө энд сунаа дэлгэсэн гинэ. Одоо яг та нар шиг байхгүй. Мөнгөний сэтгэлийг сонсоод сууж байгаа хгүй. Ундрам алминда я бидрийг сонсоод энийг чи сонсоод тэгснээл ер нь биш орноо гэл. Одоо та нарын дундаас хин нэг нь хэлээ л та. Тэгсэн чинь Дин Грасиосегийн аав нь буудан дээр хөвтцэн том гүзээтэй ингээ шүдэж хичээлээд юу гинэ? Юу сонсох гэдэг чи? Би чамд яриад өгч надад чи би чамд үнгүй ярьж өг. Чи амьдралаа хүнээр мөнгө төл заалгадаг гэж юу байдгийг. Тийч хэлж байгаа хүмүүс байна уу манайхаа? 2 гэд комент чирээ. Чи амьдралаа хүнээр 2700 төгрөг төлөөд амьдралыг хүнээр яриулна өөрийнхөө амьдралыг заалгана гэж юу донгосоод байгаа. Солиорч юм үчиж байгаа. Өөрийнхөө амьдралыг шийдэж та болцсон юм ааш. Би яриад үгүй. Би заагаад үгүй. Надад тэгвэл бараг $100,000 өгч гэдэг юм. Би ч үнэгүй яриа гэж байгаа хүн байна уу хажууд чинь тэгвэл 2 гэд бичээрэй. Тэгсэн чинь Дин Грасиосе ингээ аавруу гарангуудаа аваа. Та 3 удаа эхнэрээсээ салцсан. Та архины амаралтай, тоомгүй зээтэй. Та маш их зээлтэй ядуу. Би тэрийг сонсол таньших хүн болно. Харин энэ Тони Робинс гэдэг хүн чинь тгээс нь ахвалаа тэр бомтон болсон хүн биш үү дээ. Би үнэхээр баян болмоор байна. Би үнэхээр энэ хараал ийдсэн ядуу амьдралаас салмаар байна. Тэгэхээр хүн энэ удаа би танд хайртай. Танд бол хайртай. Таныг муулаагүй, доош нь хийгээгүй. Би танд хайртай хийгээрэй. Гэхдээ энэ удаа би энд мөнгө төлөөд орё л гэж бодож байна. Тэгээд орсон юм бэл. Тэгээд амьдрал нь өөрчлөгдсөн юм бэл. Тэгээд би таад яссуй. Танд тэр зөвлөгөө өгөх гэдэг хүн хидийг олдгийн хийн. Сайхан энэ миний амьдрал тохиолдсон. Манай аав намайг би эрүүл мэндийн хичээл үзэж байгаа. Сая 500 гэж зулцсан юм чи. Хичээлээ сонсоод ингэж суужсэн чи аав орж ирээд би аавын суужсан ахгүй ээж дээр цуг үзээд манай ээж үе мөчний өвчтэй. Би бас юм дархтааны систем юутай гэд. Тэгсэн чи харин наатха унтраа гинэ. Манай аав согтуу. Юугаа сонсоод тэрхээ угаалгаад байгаа юм балаа юмнуудаар. Тэгээ би аавдаа хэлсэн аваа та хийн ингээд. Та архины амаралтай, та эхнэргээд оромжилдог, та хүүхдүүдээ муухай харцдаг, тоомгүй зээтэй, тий? Эрүүл мэндийн хувьд илгэн ийм өвдсөн. Бөөн асуудалтай, хобби гэж байхгүй, эрүүл амьдралын хэв маяг гэж байхгүй, буруу хоололдог. Яагаад би таныг сонсох хэрэгтэй та надад хэлээд өгдөө? Та хийн гэд бидгсэн аахгүй яг тэр түүхийг тавтаад. Тэгээ аав чивч байг болоод өрөөндөө ороод унтаад маргааш нь ээжэд аягүй гоё ухаантай өгнөд ярьсан мэт би охиндоо аягүй муухай харцсан бай. Миний охин ч хичээгээд байгаа юм байна гэд намайг аягүй өвдөж хайрлсан баг. Ямар сандаа л ээж маань ингээд үе мөчний өвчтэй би өөрөө юм хавшил энэ төр гараад давхлааны системийн өвчин гэд онш сонсоод ямар сандаа л сая 500 хичээл сонсоод сууж байгаа хөтэй. Яаж зөв хоолдох юм бол гэд. Би мэддэг байсан бол тэг хэрэг байгаа мó хонгороо та нар юу гэж бодож байна? Одоо та нар өөрснөөсөө асуудаа. Тгээс нь ахуулгаа тэр бомтон болцсон асар их хөрөнгө оруулалтуудыг хийдэг дэлхийн үнэлтэд гайхалтай том метрик та сонсох хэрэгтэй юу? Одоо хэрэгтэй гэж бодож байвал 3 гэдэг комент хийчээр. Хэрэггүй юу? Хажуудаагаа нөхрөө сонсоо явжсэн дээрөө тэгвэл нөх шиг л ал, наав шиг л ал, нээ шиг л ал. 10 жил бид нар хичээл заажсэн багш нар бидний сайхан амьдралд хөтлөхгүй. Аав ээж маань сайхан амьдралыг зааж өгөхгүй. Ягаад гэвэл тэдний буруу биш, тэд нар битгэхгүй байхгүй юу? Тэдний үед бид нар шиг азтай биш байхгүй юу? Бид нар тэд нар дээр гიშгэж байгаа. Тэднэрт олдоогүй боломж биднэрт олдож байгаа. Миний аав ээж хоёрт интернет байгаагүй юм. Миний аав ээж хоёр биднийг талхтай байлгасан, хувцастай байлгасан. Вау байхгүй, браво. Супер байхгүй. Өлсгөөгүй. Дээд сургууль төгссөн. Тэр нь окей, тэр нь хангалттай байхгүй талархаад. Гэтэ өнөөдөр би интернетийн ертөнцид амьдарч ийж, өнөөдөр Моника ментортой нэг цаг үед амьдарч ийж, ядуу амьдарч ийл болроо хогчно. Залхуу гахаа. Сурч чаддгүй, өөртөө мөнгө төлж чаддгүй, арчаагүй амьд, өөрөөсөө харамлдаг, өөртөө хайргүй. Хогч шүү дээ 3 хүүхэд гаргачаад ядуу амьдраад цалингийн зээл аваад явж байвал хүртэх ёстойгоо л хүртэж байна. 37 наснда ядуу амьдарч байгаа л нэрээ. Гэж өөртөө би хэлсэн байхгүй.
4 жил надад 2,700 байгаагүй. Би хүүхдээ хаадаг мужиг барьцаалсан. Сүүлийн яг ингээд цугларч яг 30,000 татаад болтгоо. Би одноо гэд найзаасаа 30,000 зээлжсэн. Тэгээ шилжүүлчихсэн. Бүх мөнгөө шавхаад бүгдийг нь хослоод юмнуудаа би зарж исэн гэрт байсан илдүү юмнуудаа, хэрэггүй юмнуудаа. Яах гэж ийм их юм цуглуулад байгаа юм. Зөндөө зархам гарч ирдээ билээ ухахаар, балконоо ухахаар, орны дотлоо ухахаар. Тэ өмсөхгүй ярилгтай юмнууд, янз бүрийн юмнууд, цахилгаан бараанууд. Одоо манай багийн охтууд орж ирэх гээд өста гэрээ ухаж өгч байна. Ийм синс авах юм байна уу гэх эндүү айл гэж даалж өгч байна манай. Тийм хөөрхөн байгаа. Хинээч граманд 2,750 зүгээр хэвтэхгүй байхаа ихэнхтэй. Гэхдээ мэдээж байгаа чадaltaй мундаг хүмүүс байгаа. Гэхдээ ихэнхтэй байхгүй бах. Тэгээ тэрийг болох гээд нэг хичээж хэлдэг. Яацарсан юм бэ тий. Мөнгөгүй. Мөнгөний сэтгэлийн сугс чаар мөнгө байдгүй. Тэгвэл бүр ор. Бүр заавал ор. Чи яахаараа үдэд оюуны хөрөнгө оруулалтанд 2,700 төлөх чадaltaгүй сууж идэх юм дансанда. Ийшээ орж ирээд тэгээд дансанд нь 5-10 сая төгрөг байж идэг хүн бол. Би тэгж л хэлтэрээ. Тэгэхээр Dean Grasse-гийн түүхийг санаараа манайхан хэнийг сонсох амар чухал шүү за.